эрхэм нөхөр таныхаа амрыг гэрэн мэдчилж амар тайван баяр жаргалыг амьдралд чинь хүсье. Хүний амьдралын хамгийн чухал асуудлын тухай би тантай ярих гэж байна. Хэр зэрэг чухал болохыг та төсөөлж байна уу? Тэгвэл миний яриаг анхааран сонсооч. Хүн бүр амьдралынхаа утга учирыг олох гэж оролддог. Хүн болж төрхийн утга учир чухам юу вэ? Орчлон ертөнд хэрхэн үүсвэ? Амьдралын минь олон асуудлыг шийдээд өгдөг хүч энэ дэлхийд ер нь байдаг болов. Хүн яагаад өвчин үхэлд өртдөг юм бэ? Гэх мэтийн олон асуулт бидний сэтгэлд байнга оршдогч бүрэн дүүрэн хариу өгчих хүн үнэндээ байдаггүй шүү дээ. Агуух зохиолч Лев Толстой нас барахаасаа өмнөхөн орчлон ертөнцийг бүтээсэн тэр эзнийг бидний үеийнхэн бүр мартжээ. Гэтэл түүнгүүгээр бид амьдрч чадахгүй байна шүү дээ гэж хэлсэн байдаг. Найз минь, гэтэл бидний мартсан тэр орчлонгийн эзэн урдийн адил оршин байгаа шүү дээ. Түүгээрч барахгүй өөрийнхөө оршин байгааг хүн төрлөختнөөс нуухыг хүсдэггүй гэдгийг бодооч. Иймээс ч тэр хүн төрлөختөнтэй ямар нэгэн аргаар хэл нэвтрэлцэхээр шийджээ. Тэр бол Библи гэдэг ном. Ийм олон тооны хэл дээр ийм олон хуваар хэвлэгдэж байгаа ном хүн төрлөختний соёлын түүхэнд одоо болтол гараагүй. Чухамдаа энэ номоор л бид орчлон ертөнцийн тэр эзэнтэй харилцаа тогтоодог. Түүнтэй танилцах цорын ганц арга энэ. Орчлонгийн тэр эзэн өөрийнхөө хэн болох тухай, хүн төрлөختөн бидний хэн болох тухай, өөртөө хүн хэрхэн танилцаж болох тухай энэ номоор дамжуулан бидэнд заасан. Орчлон ертөнц хэрхэн үүснэ бидний төсөөлдгөөс эрсээр болохыг та сонсоод гайхах юм уу, тохуурхах сэтгэлд автах хэрэггүй. Яагаад гэвэл бидний оюун ухаан хүч чадал орчлонгийн тэр бүтээгч эзний хүсэл зорилгыг хэмжин үзэж чадахгүй. Зөвхөн хийсэн бүхнийг нь даруухнаар хүлээн зөвшөөрж хүч чадлыг нь магтан биширсэн дээр хүн төрлөختөн бидний амьдрал бас тодорхой зорилго болон ирээдүйтэй. Орчлонгийн тэр эзний төлөвлөсөн ирээдүй нь өхөл болон өвчин зовлонтой ямар ч холбоогүй байсан. Зөвхөн амар тайван баяр жаргалтай хүмүүс бид бүтээсэн эзнээ үеийн үед магтан хүндэтгэж байх ёстой. Гэтэл энэ төлөвлөгөөг бид өөрсдөө эвдэж хаяад тэрж байдгаа. Орчлон ертөнцийн эзэн гэж зөвхөн хүүхдийн үлгэртэл байдаг байхаа гэсэн үгийг доогтой наргагүй хэлж дур зоргоороо авирлах боллоо. Гэтэл амьдрал өвний төлөө бий болоогүй. Ямар ч байсан Библи бидэнд хороогийн цорын ганц үннийг ойлгуулдаг учраас баяртай сайхан мэдээг дуулгагч ном. За найз минь, анхааран сонсхийг урья. Юу тач болов үүний дараа та сэтгэл дотроо нэгийг эргэцүүлэн бодох үзье. Энэ мэдээ таны хувьд үнэхээр сайхан, цоо шин зүйл болох болтугай. ертөнцийн эзэн гэж хэн бэ
гэсэн асуултыг би танаас асууя. Би түүнийг хэзээ ч хараагүй юм чинь яаж мэдх юм бэ хэмээн та гайхан хариулах бизээ. Тэгвэл одоо үүнийг сонсгоё. Орчлон дэлхийд анх зөвхөн энэ ертөнцийн эзэн оршин байлаа. Түүнийг хэн ч бүтээгээгүй. ертөнцийн тэр эзэн эхлэл төгсгөлгүйгээр мөнх орших чанартай. Тэр цаг хугацаанаас үл шалтгаалan үрд оршин байх болно. Мөхөн сүншгүй мөнхийн ганц юм бол орчлон зөвхөн ертөнцийн эзэн билээ. Тэр бол агуу их хүч чадал бүхий сүнс. Тийм учраас бидний нүдэнд үл үзэгдэнэ. Гэхдээ тэр бүхнийг мэдэх чадвартай. Орчлон хорвоогийн хаанч хэнийг ч тэр хараанасаа салгахгүй ажиж байдаг. Учир нь тэрхүү агуу хүч сүнс орчлонгийн бүх орон зайг эзэн тархсан бөгөөд түүний хараанаас хинч юу ч нуугдан зайлж чадшгүй. ертөнцийн эзний хүчээр бүх орчлон бүтээгдсэн юм. Гэхдээ түүний бүтээсэн бүхнийг нүдээр харах чадвар хүн төрлөختөн бидэнд байхгүй. Түүнээс гадна ертөнцийн эзэн хүмүүс бидэнд огт байхгүй олон онцгой чанартай. Түүний нэг нь туйлын ариун чанар юм. Гин буруу гэсэн ойлголт түүнээс биш хүн төрлөختний чанараас үссэн. Зөвхөн ариун шударга байдал түүний нэг мөн чанар билээ. Хайр бол ертөнцийн эзний бас нэг онцгой чанар. ертөнцийн эзэн хүн төрлөختнийг хайрладаг учраас л өөрийгөө ойлгуулах хүсэлтэй. Библиэд бичсэн ёсоор ертөнцийн эзэн Элдалдын бүх ертөнц болон энэ дэлхийг бүтээжээ. Хүссэн бүхнээ шууд бүтээх нь түүний нэг чадвар юм. Иймээс ч хүсэнгүүд нь түүний агуу хүч чадал бүгдийг бодиттой болгодог. Түүний анхны зарлиг биелэхээс өмнө энэ дэлхий зөвхөн усаар хучигдан эргэн тойрон түнэр харанхуй ноёрхож байв. Тэгээд ертөнцийн эзэн гэрэл бий болтугай гэсэн анхны тушаалаа буулгав. Гэрэл үүслээ. Гэрлийг тэр өдөр гэж нэрлээд харанхуйг шөнө гэж нэрлэв. Энэ бол хорвоогийн анхны өдөр байлаа. Дараагийн өдөр тэрээр цэнхэр тэнгэрийг бүтээж хур борооны үйлийг бий болгов. 3 дахь өдөр ертөнцийн эзэн далайн ус нэг газар хуралдаж хуурай газар бий болтугай гэсэн тушаал буулгажээ. Усыг тэнгис, хуурай газрыг дэлхий хэмээн тэр нэрлэв. Дэлхий хов хоосон, эл хул, мод ургамал юу ч байсангүй учраас ертөнцийн эзэн өөрийн хүслийн дагуу өвс ногоо уул моддыг бүтээв. Энэ бүхэн өөрийнх нь сэтгэлд нийцжээ. 4 дахь өдөр ертөнцийн эзэн нар сар оддыг бүтээв. Өдрийн цагт нар гэрэлтэж, шөнийн цагт сар гэрэлтэж байхаар тогтоолоо. 5 дахь өдрөө ертөнцийн эзэн бүх төрлийн загас жараахай жигүүртэн шуудыг бүтээжээ. 6 дахь өдрөө ертөнцийн эзэн бүх төрлийн адгуус амьтныг бүтээв. Энэ үед дэлхий үнэхээр сайхан харагдаж байлаа. Гэвч хүн бий болоогүй байв. ертөнцийн эзэн хүн төрлөختнийг бий болгоод өөрөө харж хамгаалж байхаар шийджээ. Орчлон ертөнцийг үүсгэн бүтээсэн тэр эзнийг хүн өөрийн биеэр таньж мэдэн хайрлан хүндэтгэж байх ёстой байлаа. Энэхүү анхны хүн Адамыг ертөнцийн эзэн бий болгов. Газар дэлхийн шорооноос бие махбодыг нь бүтээж
өөрийн амь сүнсээр амь оруулан тавилаа. Иймээс түүний амь сүнсийг хүн ав. Адгуус амьтнаас ялгахдах нэгэн эрхэм чухал юм нь хүн ертөнцийн эзний оршин байгааг мэдэж түүнтэй үргэлж харьцаж хэлсэн үг бүрийг нь дагаж байх ёстой байлаа. Иймээс хүн бол түүний онцгой бүтээл мөн. Одоо ч гэсэн хүн төрлөختөн бид эрэм нялхнараа өвгөд хөгшөд хэмээн ялгалгүй ертөнцийн эзний хувьд онцгой чухал хэвээр ажээ. Анхны хүн Адамыг энхүү бүтээснээ ертөнцийн эзэн үлэмж таашаан үзжээ. Тэгээд түүнийг Эден гэгч үзэглэн сайхан цэцэрлэгийн дотор оруулан цэцэрлэгийг харж хамгаалж байхыг даалгав. Хүн ганцаар амьдрахыг ертөнцийн эзэн хүсээгүй учраас бас анхны эмэгтэй хүнийг бүтээлээ. Адам эхнэртээ Хавах гэдэг нэр өгчээ. Тэд өр удмаа ошруулж энэ дэлхийг эзэгнэх эрхийг ертөнцийн эзнээс авлаа. Хийсэн бүхэн төгс сайн болсон учраас ертөнцийн эзэн маш их баяртай байлаа. Ингээд тэр ажлаа гүйцээж дууссан учраас 7 дахь өдөр нь амарчжээ. Цэцэрлэг дотор амьдарч байхдаа Адам Хавах нар баяр жаргал дүүрэн байлаа. ертөнцийн эзэн тэдэнд хэрэгтэй бүхнийг нь хангаж өгснөөр барахгүй гин буруутай юм хэрхэн хийхийг ч тэд үнэндээ мэдэхгүй байжээ. Энэхүү цэцэрлэгт ертөнцийн эзэн сайн мөг таних мод гэгч нэгэн модноос жимс авч идхийг Адам Хавах хоёрт хоригложээ. Энэ модноос жимс авч идвэл өөхөх болно хэмээн ертөнцийн эзэн тэдэнд хэлв. ертөнцийн эзэн Адам Хавах хоёрт зөвхөн сайн сайхныг хийж өгөх хүсэлтэй байлаа. Муу хүсэл ертөнцийн эзнээс гардаггүй юм. Ийм юм адгийн муу ёрын сүнснээс гардаг. Энэ сүнс Адам Хавах хоёрт аль болох муу юм хийх хүсэлтэй байжээ. Адгийн муу ёрын сүнс ертөнцийн эзэнтэй үргэлж дайсагнадаг байсан учраас басгүй Адам Хавах хоёрын дайсан болов. Нэгэн өдөр энэ муу ёрын сүнс могой болоод Хавах дээр ирлээ. Энэхүү тэр ирээд чи цэцэрлэгийн мод бүрээс жимс авч идэж чадах уу хэмээн Хавахаас асуув. Нэг л модны жимсийг идэж болохгүй. Хэрэг тэр модноос жимс авч идвэл өөхөх болно хэмээн ертөнцийн эзэн сануусныг Хавах ярихад чи өөхөхгүй. Хэрвээ чи тэр модноос жимс авч идвэл ертөнцийн эзэнтэй адил сайн мууг ялгадаг болно хэмээн муу ёрын сүнс түүнд хэллээ. Хавах өнөөх мод руу хараад амсаж үзэхээр шийдэв. Ийхүү Хавах жимс авч идснээр барахгүй нөхөр Адамд бас идүүлжээ. ертөнцийн эзэн өөрсдийг нь үргэлж хайрлан хамгаалж хэрэгтэй бүхнийг нь өгсөөр байтал тэд үгийг нь зөрчснөө дараа нь ойлгов. Хоригдсан цорын ганц юмыг нь тэд зориуд зөрчжээ. Үүнээс хойш хүн ертөнцийн эзний үгийг дагахаа болсон бөгөөд үүнийг Библиэд хүний гэм гэж нэрлэдэг. Хүний анхны гэм ингэж үүссэн юм. Адам Хавах хоёрын сэтгэл зүрхийг анх удаа айдас эзэмдэв. Одоо тэд ертөнцийн эзэнтэй уулзахаас айдаг болжээ. Урд өмнө тэд хизээч юм байгаагүй юм. Ингээд тэд цэцэрлэгийн үзэсгэлэнт модын дунд орж ертөнцийн эзнээс нуугдахыг хичээв. Удалгүй Адам
чи хаа байна гэсэн ертөнцийн эзний дуу сонстов. Их эзэн минь ээ, би танаас айгаад нуугдчихлаа хэмээн Адам хариуцв. Идэх ёсгүй тэр модноос чи жимс идсэн үү хэмээн ертөнцийн эзэн асуулаа. Таны бүтээж өгсөн тэр эмэгтэй надад жимс өгсөн учраас би идсэн гэж Адам хариулв. Юу хийж байгаа чинь энэ вэ хэмээн ертөнцийн эзэн Хаваахаас асуухад могоо намайг мэхэлж орхилоо хэмээн тэр хариулжээ. Ийхүү Адам Хава хоёр ертөнцийн эзний үгийг зөрчснөөсөө болж түүнтэй ойртох аргагүй байдалд орсон байна. ертөнцийн эзэн өөрөө туйлын ариун учраас гим хийсэн хүн дэрэгдэн ойртох аргагүй байлаа. Тэр бас туйлын шударга учраас гим хийсэн хүнийг шийтгэлгүй өнгөрч болохгүй байжээ. Иймээс тэрээр Адам Хава хоёрыг Эден цэцэрлэгээс хөөн зайлуулв. Тэд хаа нэгтээ өөр газар амьдарч бэрхшээл зовлон өвчин үхэл уй гашууг туулах ёстой болов. Гим хийснийх нь шийтгэл энэ байлаа. Гэвч ертөнцийн эзэн тэднийг урдын адил хайрласаар байлаа. Иймээс ч тэднийг цэцэрлэгээс хөөхөөс өмнө бүх юм өвгөр дуусаагүй. Адгийн мууярын сүнсний энэ хүчийг ялан дийлэх нэгэн хүнийг хүн төрлөختөнд элгэн гэдгээ баталжээ. Олон мянган жилийн дараа ирсэн тэр аврагч нь Есүс Христ байлаа. Адам Хава хоёр одоо өөр газар амьдрах болов. Гэр бүл болон өөрийн биеийг тэжээхийн тулд Адам хөлс хүчээ шавхах хэрэгтэй боллоо. Хаваах бас энэ зовлонг хуваалцах хэрэгтэй. Гэмт явдлаасаа болж тэд ертөнцийн эзнээс тусгаарлагдсан билээ. Тэд хаяан хэвэлгэгч хоёр хүүтэй болов. Хаяан тарайн талбайд ажиллаж хэвэл хонь хариулдаг байв. Хаяан хэвэл хоёр ертөнцийн эзэнд өргөл өргөхөөр нэгэн удаа шийдэж хэвэл сүргийн дотроос хамгийн сайн хургийг шилэн авч өргөснийг тэр хүлээн авчээ. Хаяан тарайн талбайгаас ургац ногооныхоо дээжийг авчран өргөв. Хаяаны өргөлийг ертөнцийн агуу хэзэн хүлээж авсангүй. Үүнээс болоод хаяан уурлан бухимджээ. Чи юунд царай бараан уурлав? Хэрв чи надад зохих ёсоор нь өргөл өргөсөн бол би хүлээн авах байсан гэж ертөнцийн эзэн хэлв. Түүгээрч барахгүй хойшид гим хийхээс болгоомжлохыг урдаас сануулсан боловч хаяан үл тоомсорлон нэг өдөр дүү хэвээлдээ хорсон бухимдахдаа алж орхижээ. Дүү чинь одоо хаа байна гэж ертөнцийн эзэн асуухад мэдхгүй, би түүнийг харж хамгаалах өөрөгтэй биш гэж хаяан хариулв. Түүний хийсэн бүхнийг ертөнцийн эзэн мэдэж байлаа. Иймээс хүн асныхаа төлөө хаяан шийтгүүлэх нь гарцаагүй. Ариун шударга ертөнцийн эзэн гэмт хэргийг өршөөж байсан удаагүй. Хүний ам бүрлэгэх нь ертөнцийн эзэн болон түүний бүтээсэн хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг мөн. Адам Хава хоёрын удам мөхсаа олшров. Энэ дэлхийн хүн ам олон боллоо.
Тэд улам их гэмт явдлын уйлдах болж ертөнцийн эзнийг ойшоохож болов. Үр хүүхдүүдэж түүний тухай хэлж өгөө болов. Газар сайгүй гэмт явдал буруу хэрэг дэлгэрв. Хүн төрлөختнийг бүтээсэндээ ертөнцийн эзэн харамсч эхэллээ. Энэ гэмт байдлыг үгүй болгохын тулд хүн төрлөختнийг тэр чигээр нь уярын усанд живүүлэн усгахаар ертөнцийн эзэн шийджээ. Гэхдээ ертөнцийн эзэн Ноахыг бодож байлаа. Гэмт хүмүүсийн дунд цорын ганц Ноах эгч хүн түүний замаар явахыг хичээж байв. Иймээс ертөнцийн эзэн түүнд хүн төрлөختнийг устгах болсноо хэлж гэр бүлийг нь аврах аргаа заажээ. Асар том усан онгоц бариад авгай хүүхдүүдээ тийш харуулan уярын их ус татартал тэндээ бай хэмээн ертөнцийн эзэн зааварлав. Бүх төрлийн амьд амтан жигүүртэн шуудаад хос хосоор нь сонгон авч энэ онгоцондоо оруулахыг Ноахад бас даалгав. ертөнцийн эзний үгэнд бат итгэсэн Ноах хэлсэн ёсоор нь усан онгоц барьж эхэллээ. Тэр үед ч хүн төрлөختөн урдын адил гэмт амьдралдаа өнгөж байв. Ноах усан онгоцоо барьж дуусангууд ертөнцийн эзэн бүгдийг тийш оруулан хаалгаа хаахыг тушаав. Тэнгэрт наран гээж бороо орох шинжч байсангүй. Ноахын гэр бүл онгоцонд орж ай хаюулгүй болов. Гадаа үлдсэн хүмүүс наригантай амьдралаа үргэлжлүүлсээр байлаа. Ууж идэн хорин найр хийсээр. Гэтэл 7 хоногийн дараа бороо орж эхлэв. Хүмүүс амь гарахын тулд орон гэрээ орхон ууланд гарч зогтов. Ширүүн бороо үргэлжлэн орсоор усны төвшин улам нэмэгцээр л 40 хоногийн турш энэ бороо тасралтгүй цутгаад зогсов. Усан онгоц зүгчиггүй хөвсөөр 6 сар болов. Нэгэн өдөр онгоц уулын ороо дээр хайрагдан зогсжээ. Хэсэг хүлээснийхээ дараа Ноах онгоцны цонхыг онгойлгон тагтаа шууг сулан тавилаа. Үүр засах газар олоогүй тагтаа буцаж ирэв. 7 хоногийн дараа Ноах дахин өнөөх тагтааг нисгэлээ. Орон тэр тагтаа буцаж ирэхдээ аманда олив модны навч суусан байв. 7 хоногийн дараа дахин өнөөх тагтааг сулан тавихад энэ удаа тэр буцаж ирсэнгүй. Иймхүү Ноах онгоцны таглааг онгойлгон харахад газар дэлхий хуурай болсон байлаа. Ноахын гэр бүл энэ онгоцны дотор жил гаруй болжээ. Одоо хүн амьтан бүгд онгоцноос гарах хэрэгтэй хэмээн ертөнцийн эзэн хэлэхэд Ноах онгоцны их хаалгыг онгойлгов. Үүний дараа Ноах амьд үлдээсэн ертөнцийн эзэнд баярлан өөсөвгүй нэгэн амьтныг өргөл болгон алж шатав. Басхүү гэр бүлийн амь гарсан 8 хүний аливаа гимбурууг уучлахыг ертөнцийн эзнээс хүсэн гуйв. Ноахын хийсэн бүхэн санаанд нь нийцсэн учраас хүн төрлөختнийг дахин ийм аргаар устгахгүй гэдгээ ертөнцийн эзэн амлав. Галав юусны дараа Ноахын гэр бүлийн 8 хүнээс өнөр өтгөн улс бий болов. Тэд ганцхан хэлээр ярьдаг байлаа. Харин тэд ч бас ертөнцийн эзний тухай умартаж эхлэв. Омог вардан замдаа авсан тэр хүмүүс нэгэн удаа алив бүгдээрээ нийлээд тэнгэр тулам өндөр цамхагтай хот басгыг хэмээн ярилцаад ажлаа даруй эхлэв. Агуу хүчит эзнийг таг мартаж өөрсдийн гараар бүтээсэн замхыг дээдлэн шүтэх санаатай болсон хүн төрлөختний хийж байгаа ажлыг ертөнцийн эзэн сайн мэдэж байв.
Иймээс ч тэрхүү бардам хүмүүсийн мунхаг ажлыг зогсоох арга хэмжээ авчээ. Хүмүүс янз бүрийн хэлээр ярих болж бие биеэ ойлгохоо байлаа. Хамтарч ажиллах боломжгүй болов. Улмаар тэд хэлний тусгай бүлэг болон бие дан дэлхийн өнцөг булан бүрт таран оцгов. ертөнцийн эзний тусламжгүйгээр хүмүүс өөрсдөө юу ч хийж чадахгүй болохоо ойлгох ёстой байлаа. Хүмүүс олон янзын овг аймаг болон амьдрах болов. Тэд мөн л өөрсдийн хүслийг даган гин буруутай хэрэг уйлдаг хажээ. Харин тэдний дотор ертөнцийн эзнийг зээдлэн хүндэлсээр буй Авраам гэгч нэгэн хүн байлаа. Нэгэн удаа түүнд хандан ертөнцийн эзэн огторгын олон одыг чи тоолж барах уу? Чиний удам өгсаа өвгний адил олон болно хэмээн өгөөлөв. Энэ үгэнд Авраам бат итгэжээ. Гэтэл түүний эхнэр Сарахаас хүүхэд төрөх боломж байсангүй. Тэд насан турш өр хүүхэдтэй болохыг хүсээд чадаагүй ажээ. Нэгэнд нас өндөр болсон тэд энэ тухай одоо бодхооч болсон атлаа ертөнцийн эзэн амласан үгээ биелүүлнэ гэдэгт эргэлзээгүй итгэв. Иймээс ч итгэсэн ёсоор нь удалгүй Сарахаас хүү төрөхөд яйцгах гэдэг нэр өгөв. Түүний хойч удмаас Иесус Христ төрсөн юм. Басандаа Авраам Сарах нар баяртай байлаа. Өтөлж хөгшөрсөн тэднийг зөвхөн ертөнцийн эзэн л энхүү өр хүүхэдтэй болгов. Яйцгах тэдний туйлын хайртай ганц хүү болов. Гэтэл ертөнцийн эзэн Авраамыг сорж үзэхээр шийджээ. Авраам цорын ганц хайртай хүүг аваад Мориах уулан дээр гаргатун. Тэнд хүүгээ надад өрг гэв. ертөнцийн эзнийг мэдгүй зарим овг аймгийн хүмүүс хүүхдээ янз бүрийн бурхан дургдаг заншил тэр үед байсан юм. Харин ертөнцийн эзэн үүнийг хизээч таашааж байгаагүй билээ. Түүнээс гадна яйцгаахын удмаас агуу их улс бий болно гэдгийг тэрээр Авраамд амласан юм. Гэтэл хүүн өгчхүүл хэн түүний удмыг залгамжлах билээ. Энэ бүхнийг эргцүүлэн бодсон боловч Авраам ертөнцийн эзний үгнээс зөрсөнгүй. Яйцгаах хүүг нь дахин амьлуулах хүч чадал ертөнцийн эзэнд бий гэдэгт ч Авраам эргэлдсэнгүй. Иймээс ч хэлсэн ёсоор нь хүүгээ аваад өглөө эртлэн Мориах уулын зүг явлаа. 3 өдрийн дараа тэд уулан дэрв. Дагаж явсан 2 зарцаа тэр хавьд хүлээж байхыг тушаагаад Авраам би хүүтэйгээ тэр уулан дээр гарч ертөнцийн эзнийг хүндэтгээд буцаж ирнэ гэсэн байна. Өргөл шатаах түлээ модыг өөрч авсан яйцгаах. Аава өргөлийн хурагчин тэгээд хаа байна гэв. ертөнцийн эзэн өөрөө бидэнд олж өгнө визээ гэж Авраам тайван хариуллаа. Өргөлийн ширээ барьсныхаа дараа тэрээр хүүгээ хүлж дээр нь тавиад хутгаа шүүрэн авахд Авраам хүүгээ бүү алагтун одоо болно. Чи намайг юунаас ч илүү дээдлэн хүндэлдгийг би харлаа. Цорын ганц хүүгээч чи надаас харамлахгүй ээжээ гэсэн ертөнцийн эзний дуу гарав. Холгойхын нэгэн бутанд тэгэлсэн хургийг хараад Авраам хүүгийнхээ оронд
ертөнцийн эзэнд өргөн барьлаа. Ийхүү ертөнцийн эзэн Авраамыг маш хатуу сорж үтснийхээ дараа хэр зэрэг бат итгэлтэй болохыг нь хараад түүнийг өөрийн анд нөхөр хэмээн нэрлсэн юм. Авраамын удмаас Израиль хэмээх өнөр өтгөн овог аймаг үүсэв. Тэдний нэгэн удирдагч Мөшөх ертөнцийн эзний үгийг хүндэтгэн дагдаг байлаа. Нэгэн удаа ертөнцийн эзэн Мөшөхтэй ярилцаад бүх израильчуудад хандан тушаал өгөв. Үүнд би бол та нарын их эзэн. Орчлонгийн цорын ганц эзэн бол би мөн. Надаас өөр ямар ч юмыг та нар дахин шүтэж болохгүй. Газар тэнгэр, тэнгис далайд орших ямар ч юмны дүрээр та нар бурхан бүтээн шүтэж болохгүй. Өөрсдийн их эзэн болох миний нэрийг ямар ч муу юмд хэрэглэж болохгүй. Та нар 6 өдөр ажиллаж болно. Харин 7 дахь өдөр нь амрах ёстой. ертөнцийн эзэн би орчлон ертөнцийг 6 өдрийн дотор бүтээгээд 7 дахь өдрөө амарсан билээ. Эцэг ихээ хүндэлж бай. Хүн бүү ал. Бүү завхаар. Хулгай бүү хий. Бусдыг бүү гүтэг. Бусдын эд хөрөнгө эхнэрт бүү санаарах. ертөнцийн эзэн тэднийг зөв замаар дагуулахын тулд эдгээр хуулийг тогтоож өгсөн боловч хүний сэтгэл зүрх гим хийхийг илүү их хүсэж байлаа. Тэднийг гэмт хүслээс нь чөлөөлж өгөх аврагч зайлшгүй хэрэгтэй ажээ. Тэр аврагчийг эрен эртэл хүмүүс гэмт амьдралынхаа төлөө ертөнцийн эзнээс уучлалтгүй өргөлийн мал шатаасаар байх нь гарцаагүй. Гэвч тэр малын цус тэдний гин бурууг бүрмөсөн арилгаж чадахгүй нь мэдээж. Хожим мэрэг тэрхүү мөнхийн аврагч Иесус Христийг боджол ертөнцийн эзэн өргөлийн малыг хүлээн авдаг байсан ажээ. ертөнцийн эзний хуулийг нэгэнт мэдсэн израильчууд түүний өмнө ямар юм зөв, ямар юм буруу гэдгийг тодорхой мэдэх болжээ. Гэвч олон хүний сэтгэл хангалуун биш болж гомдол гаргаж эхлэв. Энэ нь ертөнцийн эзний сэтгэлд үнэхээр таалагдсангүй. Иймээс олон хүн шийтгэл авч цөлийн хорт могойд хазуулан өөхөх болов. Иймээс тэд Мөшөхтөр ирээд бид үнэхээр ертөнцийн эзний эсрэг гомдол гарган гим хийлээ. Энэ могойг биднээс зайлуулахыг гуйж өгөөч гэв. ертөнцийн эзэн Мөшөхийн гуйлтыг сонсоод могойг зайлуулсангүй. Харин могойд хазуулсан хүн хэрхэн идрэх тухай түүнд заахтаа хүрлээр сутхан хийсэн могоон дүрсийг таягтаа хадаад газар зоо. Энэ дүрсийг хараад хазуулсан хүн бүр эдгэнэ гэжээ.
мөшөөх хэлсэн үгийг нь дагав. Үнэхээр могойд хазуулсан хүмүүр тэрхүү дүрсийг хараад эдгэрв. Олон жилийн дараа ертөнцийн эзнээс ирсэн аврагч Есүс Христ гэмт хүн хэрхэн өөрчлөгдөх тухай хэлэхдээ. Мөшөөх могойн дүрсийг модонд хадаад босгох хэрэгтэй байсны адил хүмүүс намайг модонд хадан босгох болно гэжээ. Бидний гмийг эдгэхийн тулд загалмайд хадагдах болно гэдгээ тэр мэдэж байсан юм. Гин буруу биднийг могоон хормит хордуулж байдаг. Модон таягд хатсан могоон дүрсийг харсан хүн бүр эдгэн хэмээн ертөнцийн эзэн хэлсний адилаар модон загалмайд хадагдсан Иесус Христийн зүг итгэл найдвартай харсан хүмүүр гинт амьдралаа эдгэж чадна. За, одоо Иесус Христ энэ дэлхийд хэрхэн ирж юу хийсэн тухай сонсохыг хүсвэл касеттэй эргүүлээрэй. Энэ бол Ёрбусын агаад гайхамшигтай түүх билээ. ертөнцийн эзэн Иесус Христийг аврагч болгохдоо 2000 жилийн өмнө өөрийн элчийг Маригч Израиль үндэстний бүсгүй дэлгэв. Тэр бүсгүй Йосеф гэгч мужаан залуутай гэрлэхээр сүй тавьсан байлаа. Тэд хоёул Авраамийн удам аж. Тэр элч ирээд "Бүү агтун Мар, чамайг ертөнцийн эзэн олноос онцгойлон үзжээ. Чи ариун сүнсний хүчээр хүүтэй болоод Есүс гэдэг нэр өгнө" гэв. Есүс гэдэг нь аврагч гэсэн утгатай үг ажээ. Мар эрэгтэй хүнтэй ойртож үзээгүй байсан учраас хэрхэн хүүхэд төрүүлэх тухай гайхан асуухад "Чи бусдаас онцгой ер бусын аргаар жирэмсэн болно. Жирийн нэгэн хүн тэр хүүгийн эцэг бишээ. ертөнцийн эзэн чамайг өөрийнхөө ер бусын хүч чадлаар жирэмсэн болгоно" гэж тэр тайлбарлаад, ертөнцийн эзний ариун сүнс энхүү чам дээр ирэх учраа удахгүй төрөх тэр ариун хүү ертөнцийн эзний хүү гэж нэрлэгдэх болно гэв. Мар энэ бүхнийг сайн ойлгоогүй боловч ертөнцийн эзний хүч чадлыг даруухнаар зөвшөөрчээ. Агуу хүч чадалтай ертөнцийн эзний хүч хүрхгүй юм гэж байхгүйг тэр ойлгосон ажээ. Дараа нь мөнөөхөн илж Марийн болзоот залуу Йосеф дээр ирв. Йосефийг унтаж байхад нь
ертөнцийн эзний тэрэлчрээд Йосеф чи Марийг эхнэр болгон авахаас бүү ай. ертөнцийн эзний хүч чадлаар хүүтэй болоход нь Юсус гэдэг нэр өг. Тэр хүү маш олон хүнийг гэмт байдлаас чөлөөлж аварна гэлээ. Йосеф ертөнцийн эзний үгийг даган Марьтай гэрэлжээ. Гэвч Юсусыг төрн төртөл эхнэртэйгээ ойртсонгүй. Юсус Бэтлехэм гэдэг бяцхан хотод төрсөн ажээ. Мари Йосеф хоёр энэ хотод урдан сууж байсангүй. Тэр шөнө Бэтлехэм хотын ойролцоо хэдэн хончин хоноо манаж байлаа. Гэнэт ойролцоо маш хурц гэрэл гарахад бүгд айн сандрав. Тэгтэл ер бусын нэгэн элч үзэгдэн. Бүү айцгаагтун хүн бүрийн хувьд баярт мэдээ авчирлаа би. Өнөөдөр ертөнцийн эзний элгээсэн аврагч дэлхийд мэдлэв гэлээ. Тэгээд их эзнийг магтан дуулж буй ер бусын олон элч гэнэт тэдэнд харагдсанаа үгүй болов. Юсус босод хүүхдийн адил өөж идэж, унтаж тоглож, янз бүрийн юм сурч өслөө. Тэр жинхэнэ хүн байсан маргаангүй боловч бас энэ ертөнцийн жинхэнэ эзэн байсан гэдгийг бид бодох ёстой. Хүнээс ялгаатай гэвэл түүнд гин хийх дуртай зан чанар байсангүй. Иймээс ч тэр энэ дэлхийд цорын ганц гэмгүй хүн байсан юм. Гэмт чанар зөвхөн хүнийх бөгөөд Юсус өөрөө ертөнцийн эзний ариун сүнс бодол хүсэлтэй байжээ. Юсусыг 12 настай байхад нь Мари Йосеф нар Иерусалим хотын сүмд анх дагуулan аваачлаа. Баярын дараа Мари Йосеф нар гэртээ буцахдаа Юсус олны дотор байхгүйг гэнэт ажжээ. Иймээс тэд санд мэнд Иерусалим хотод буцаж ирээд түүнийг сүмд оллоо. Сургаал номлогчдын дунд тэр суугаад олон асуулт тавьж хариултыг анхааралтай сонсож байв. Үүнийг үзээд Мари Йосеф нар ихэд гайхсан бөгөөд ялангуяа ер бусын эцгийнхээ тухай ярихыг нь сонсоод бүрч гайхжээ. Эцгийнхээ ажлыг хийх ёстойг минь та нар мэдэхгүй гэж юу хэмээн Юсус асуув. Нас хүрээд Юсус энгийн нэгэн хүн биш болохоо харуулж эхэллээ. Намайг харсан хүн эцгийг минь харсантай ажил гэж хэлсэн юм. ертөнцийн эзнээс ирсэн мөнхийн амьтай хүн болохыг тэр энхүү тодорхой хэлв. Чухам яагаад энэ дэлхийд ирэх болсноо Юсус хүмүүс тайлбарлахдаа харанхуйд төрсэн хүмүүсийг аврахаар ертөнцийн эзний хүү энэ дэлхийд ирсэн гэжээ. ертөнцийн эзний хүү Юсус хүн төрлөختөн биднийг аврахын тулд энэ дэлхийд ирэх хэрэгтэй байсан. Хэрв тэр энхүү ирээгүй бол биднийг мөнхийн шийтгэлээс чөлөөлөх өөр арга үнэндээ байхгүй байсан юм. Энэ үннийг тайлбарлахын тулд
Есүс нэгэн жишээ авсан байдаг. 100 хонтой нэгэн хончны тухай энд өгүүлнэ. Нэг ороо хоной тоолж үзвэл 99 болсон байжээ. Өргөст бутан тэгэлж зэрлэг хамтанд бариулж осгож өгөх аюулд орохгүй гэж хончин санаа зовн төөрсөн хоньныхоо хойноос явхаар шийдлээ. Энэ чухал ажилд хончин өөрийн биеэр явжээ. Төөрсөн хоной тэр олоод тэврэн авчирч найз нөхдөө дуудан баяр хөөрөө хуваалцав. Үүний адилаар гэмт нэгэн хүн зөв замд орвол 99 гэмгүй хүнээс ч илүү их баяр хөөргийг эзэндээ авчирна гэж Есүс хэлсэн. Би бол хонин сүргийнхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй сайн хончны адил гэж тэр хэлжээ. Гэмт бидний өмнөөс ертөнцийн эзний уучлалтыг олж шийтгэлээс чөлөөлж өгөхийн тулд тэр амиа өгөхөө тодорхой хэлсэн юм. ертөнцийн эзэн зөвхөн нэг л үргэлийг хүлээн авахар зөвшөөрсөн. Энэ бол Есүс. Үүний дараа гимээ цагаатгуулахын тулд хүмүүс ертөнцийн эзэнд мал өргөх хэрэггүй болно. Есүс Христ ганцхан удаа өөрийгөө өргөхдөө бидний бүх гмийг бүрмэсэн цагаатгаж чадсанд хамаг учир оршино. Есүс бол ертөнцийн эзэн. Тэр өөрийн хүч чадлаар энэ ертөнцийг бий болгосон юм. Нэгэн удаа Есүс Галил нуурын ирэг дээр цугласан олонд орой болтол сургаал зааж өгөөд, "За, одоо нуурын нөгөө талд гарыг" гэж дагалдагчтай хэлжээ. Өдөр нь ихэд ядарсан Есүс завинд ороод унтаж байлаа. Гинт хүчит салхи үүсч догшин давлгаанаас болж завин дотор ус орж живх аюул гарав. Дагалдагчид айн сандарч Есүсээс тусламж гуйна. "Багшаа, та бидний живж байгааг мэдэхгүй байна уу?" хэмээн хашгиралдав. Есүс тайван босож зогсоод "Аядаг тун" хэмээн Тэнгэрийн салхи нуурын давлгаанд хандан чанга хилэнгүүд гайхалтай нам гүн болжээ. Мэл гайхсан дагалдагчид өөр хоорондоо "Тэнгэрийн салхи усны давлгааныг хүртэл захирч чаддаг энэ хүн чинь хэн байх вүлээ?" хэмээн ярилцав. Орчлон ертөнцийг бүтээсэн Есүсийн хувьд энэ бол энгийн нэг хэрэг байсан юм. Тэнгис, далай, агаар салхи, байгаль дэлхий бүгд тэр аяараа зөвхөн түүний хүч чадлаар бүтээгдсэн гэдгийг бодож үзвэл үүнд гайхах хэрэг байхгүй. ертөнцийн эзэн Есүс бол хүн төрлөختөнд амьдрал өгөгч билээ. Тиймээс ч энэ дэлхийд байхдаа олон өвчтөе хүнийг эдгэж өгсөн юм. Сохор хүн хараатай, дүлий хүн сонсголтой болж, хөлбөй хүн явж эхлэн, хулган яр өвчтөе хүн бүрмсэн эдгэж байлаа. Хүн бүр түүнд гараа хүргэх гэж тэмүүлнэ. Учир нь түүнээс гарч байгаа хүч чадал ямар ч өвчнийг эдгэх чадвартай байж, түүний хийсэн гайхамшиг бүрийг хүмүүс шагшин ярилцдаг байжээ. Есүсийг урдын адил олон хүн тойрон бүчиж байтал нэг хүн ирээд өмнө нь өвдөг сүгдэн унав. Яар гэгч тэр хүний бяцхан охин өглөө дөвчин туссан байлаа.
манайд очиж охинд минь гар хүргэн эдгэж өгнө хэмээн тэр хүн өрөвдөлтэй гуйж байв. Есүс тэднийд очихоор явхад цугласан олон хойноос нь салахгүй дагсаар байлаа. Тэдний дотор нэгэн өвчтэй аавгаа байжээ. Тэрээр 12 жил цус алддаг өвчин нэрвэгдэн олон инч домчид байдаг хөрөнгө мөнгөө өгч гарсан боловч эдгсэнгүй. Тэр аавгаа Есүсийн тухай сонсоод энд ирсэн байж түүгээрч барахгүй Есүс өвчнийг нь эдгэж чадна гэж аавгаа итгэв. Гэвч олны өмнө өөрийнхөө өвчнийг хэлэхээс тэр ичиж байлаа. Иймээс зөвхөн түүний хувцсанд нууцаар хөрвөл эдгэн хэмээн итгэлтэй бодон олны дунд явж байхдаа Есүст улам морьцоор хувцсанд нь хүрээд ав. Тэр даруй цусаалтхаа болсноо авгаа мэдэрлээ. Гэтэл Есүс зог тусан эргэн тойрон харав. Ямар нэгэн хүнийг эдгэхийн тулд өөрөөс нь хүч чадал гарахыг тэр мэджээ. Иймээс хэн надад гар хүрсэн бэ гэлээ. Эргэн тойрон олон хүн түүнд хурц хүргэж байсан учраас энэ асуултыг сонсоод дагалдагчд нь гайхав. Харин Есүс олныг тойруулан ажиж байв. Өнөөх авгаа түүнээс юу ч нуух аргыг ойлгоод өмнө нь өвдөг сүгдэн байж өөрийнхөө тухай ярив. Есүсийг дургуутна гэж авгаа бодохдоо эндүрчээ. Эгчээ, та надад итгэсэн учраас эдгэрсэн байна гэж тэр намуухан хэлээд одоо гэртээ амар тайван буцтаа гэв. Энэ үед яарин гэрээс хүмүүс ирж өнөөх охин нэгэнд нас барсан учраас одоо ирэх хэрэггүй гэж Есүст хэллээ. Үүнийг сонсоод Есүс яарт хандан "Бүү, зөвхөн надад итэг" гэжээ. Хойноос нь дагаж байсан бүх хүнийг Есүс тарааж 3 дагалдагч аваад яаринд очлоо. Очиход нь олон хүн цугласан байв. Бүгд л уйлж орлон гашуудна. Есүс гэрт ороод "Энэ охин нас бараагүй унтаж байхад та нар юунд ингэтэл орлон гашуудав" гэлээ. Үүнийг сонссон хүмүүс Есүсийг шоолон инээлджээ. Яар түүний авгаа болон 3 дагалдагчаас бусад бүх хүнийг Есүс гадаа гаргаад охины өрөөнд оров. Тэгээд охин дээр очиод гараас нь барьж "Охин минь бос" гэж хэлэнгүүт өнөөх охин босоод явж эхлэв. 12 настай охин ам ороод явахыг харсан эцэг их нь гайхаш тасран басгүй асар их баяр хөөртэй болов. Есүс өөрөө ертөнцийн эзэн учраас ийм их хүч чадлаа харуулжээ. Түүнд хүч чадал хөрөхгүй гэх юм байхгүй. Есүс олон найз нөхдөд байлаа. Олон хүн түүнд итгэж найдан дагдаг байсан юм. Бас түүнд олон дайсан байсан мэдээж. Олон хүн түүний үнэн үгийг сонсох дургүй байжээ. Тэгээд ч түүнийг хэрхэн барьж хөнөөх тухай бодож байлаа. Есүс нэгэн удаа Гетсемен гэдэг цэцэрлэгт ертөнцийн эзэнтэй ярьж байсны дараа одон цэрэг ирээд тойрон бүслэв. Элд шийдмээр зэвсгэлсэн тэр олныг Есүсийн нэг дагалдагч Евдас дагуулan иржээ. Евдас үнийхээ төлөө дайснаас мөнгө авсан байлаа. Энэхүү хүмүүс Есүсийг гэмт хэрэгтэй мэт баривчлав. Гэтэл тэр өөрөө үнийг мэдэж байлаа. Хүн төрлөختний төлөө амиа өргөх тэр цаг болсныг Есүс мэдэж байлаа. Адам Хава хоёрын удныг аврах тэр аврагч энэ дэлхийд хизээ нэгэн цагт ирэх ёстой байсан юм. Тэр аврагч ирээд
Адам Хава хоёрын тавьсан гэмт амьдралын замаас хүн төрлөختнийг чөлөөлөх ёстой байсан. Бидний авах шийтгэлийг хэн нэгэн огт гэмгүй хүн авч идсэн цагт л бид шийтгэлээс мултрах байлаа. Гэтэл тийм хүн хаа байна? Гим буруугаас ангид цорын ганц ариун тэр хүн бол хүний биетэй болон энэ дэлхийд ирсэн ертөнцийн эзэн л байж чадна. Энэ дэлхийд хүн бүр адилхан гимтэй учраас бусдын гмийн ялыг өөртөө тохон идэх аргагүй ажээ. Бид зөвхөн өөрсдийн гмийн төлөө шийтгүүлэн бүгд мөнхийн зовлонд орох ялтай байлаа. Зэвсгэлсэн цэргүүд Есүсийг Иерусалим хотын сүмийн тэргүүний байшинд авчирлаа. Энд Есүсийг баяцаав. Чи ертөнцийн эзний аврагч хүү мөн эсхэ бидэнд хэлсгүй. Үүнийг бид чамаас ертөнцийн мөнхийн эзний нэрээр шаардаж байна хэмээн сүмийн тэргүүн хэлэхэд тийм ээ гэсэн үгийг л Есүс хэлжээ. Үүнийг сонсоод дайснууд нь уурлан хашгирч түүнийг цаадалбал зохино эцгээв. Түүгэрч барахгүй нүүр рүү нулиман цохиж байлаа. Тэгээд цаазаар аваачих шийдвэр гаргуулахын тулд захирагч Пилатад хөргүүлэн байцаалгасан боловч түүнийг буруутгах шалтгаан олдсонгүй. Гэвч Пилат цэргүүдээр түүнийг ташуурлуулж цэргүүд өргөс тарганаар хийсэн титэм толгойд нь өмсгөн тохуурхжээ. Тэдний доромжилд Есүс ямар ч хариу хэлсэнгүй. Энэ явдал еврейчүүдийн баярын үеэр болов. Баярын үеэр нэг хоригдлыг ард олны хүсэлтээр чөлөөлдөг заншил тэр үед байжээ. Иймээс Пилат цугласан олны өмнө гарч Бараб гэгч хоригдлыг чөлөөлөх үү, Есүсийг чөлөөлөх үү хэмээн асуужээ. Тэд Барабыг чөлөөл хэмээн хашгиралдав. Бараб гэдэг нь нэг дээрэмчин байжээ. Тэгээд Есүсийг хэрхэх тухай асуухад түүнийг модон загалмайд цовдолж аал хэмээн хүмүүс хашгиралдав. Пилат олны уур хилэнгээс айж байлаа. Түүнийг ард олон Ромын хаанд үнэн ч бус байна хэмээн буруутгахаас тэр айжээ. Иймээс Есүсийг дайснуудынх нь гарт өгөв. Тэд ч Есүсийг цаазлах шийдвэрээ энхүү хууль ёсоор батлуулав. Иерусалим хотын гадна орших Гавлын газар гэдэг уулан дээр Есүсийг цаазлахаар авчирав. Маш олон хүн түүнийг дагаж явлаа. Симон гэгч нэгэн хүнд түүний модон загалмайг өөрүүлжээ. Цэргүүд Есүсийн гар хөлийг загалмайд тэлж хадав. Түүний баруун ба зүүн талд 2 гэмт хэрэгтнийг цовдолжээ. Зарим хүн түүнийг дооглон тохуурхаж тэр бусдыг авардаг байсан юм. Хэрэв үнэхээр ертөнцийн эзний хүү юм бол өөрийгөө одоо аврахыг нь харъя гэлцэж байлаа. Энэ загалмай дээр Есүс аимшиг зовлон идэлсэн. ертөнцийн агуу хийзэн Есүс өөрөө тэр загалмайгаас үнэхээр буугаад ирж чадах байлаа. Гэвч тэгсэнгүй. Хэрэв ингэсэн бол тэр хүн төрлөختнийг аварч чадахгүй байсан. Адгийн муурын сүнсний гарт орсон хүн төрлөختөн бид мөнхийн зовлонд орох шийтгэлийг гарцаагүй идэх ёстой байсан. Гэвч ертөнцийн эзний хайр бидний гмийг уучлах арга замыг бий болгожээ. Бидний шийтгэлийг өөрч чадах ганцхан хүн бол Есүс байлаа. Гэмгүй ариун Есүсийн амьнаас биднийг адгийн муурын сүнсний гараас салган мөнхийн үхлийг мөнхийн амьдралаар солино. Загалмай дээр тарчилж байхдаа Есүс өөрийг нь цовдлсон гэмт хүмүүсийн төлөө ертөнцийн эзнээс
гуйчилд ирж "Аав минь ээ, энэ хүмүүс чухам юу хийж байгаагаа ойлгоогүй учраас тэднийг өршөөгөөрэй" гэжээ. Есүс чухам ямар зовлон эзлэснийг нь хүн төрлөختөн төсөөлж чадахгүй. Бидний авах ёстой байсан мөнхийн зовлонгийн ял шитгэлийг энхүү Есүс эдлэв. Мөнхийн зовлонгийн аимшигыг тэр өөрөө туулан гарав. Огт гэмгүй туйлын ариун Есүс бидний хийсэн бүх гмийг өөртөө тохиожээ. Энэ шийтгэлийг эдлэх үүргийг Есүс сайн дураар хүлээн авсан юм. Эцэст нь тэр "За, гүйцлээ" гэж хэлээд нас барав. Энэ үхлийг харсан цэргийн дарга "Үнэхээр тэр ертөнцийн эзний хүү байжээ" хэмээн өөрийн ирэхгүй дуу алджээ. Нас барсан Есүсийг хүмүүс оршуулв. Йосеф гэгч хүн түүнийг гэр бүлийнхээ болсны газар оршуулах зөвшөөрөл авчээ. Энэ нэгэн бяцхан хадан агуй байв. Шашны дэрэгтнүүд энэ агуйг зэргүүдээр мануулах хүсэлт гаргав. Тинхүү эхлээд агуйн хаалгыг асар том чулуугаар дараад лацаджээ. Есүсийн төлөөлөгчид санаа сэтгэлээр унаж айн сандарч байлаа. Нас бараа зөвхөн 3 хоног булшинд байхыгаа Есүс урд нь дагалдагчдаа хэлж байсан билээ. Тинхүү ам орно гэдгээч хэлсэн юм. Орчлон ертөнцийн мөнхийн хийзэн мөнхийн үхлийг дийж чадхаа харуулах ёстой байв. Гэвч түүний үхлийг харсан дагалдагчид нь энэ бүхнийг таг мартжээ. Есүсийг нас барснаас хойш 2 хоногийн дараа 4 эмэгтэй булшин дээр нь ирэв. Булшны аманд тавьсан том өхөр чулууг хэрхэн зайлуулах тухай тэд замдаа ярилцаж явлаа. Гэтэл ирээд гайхан зог тусав. Чулууг аль хэдийн зайлуулсан аж. Булш дотроо хоосон байлаа. Есүс тэнд байсангүй. Цагаан хувцастай ер бусын элч гинт үзэгдэн. "Бүү айцгаа. Цовдлогдсон Есүсийн шарлыг ирж авах чинь би мэднэ. Харин тэр энд байхгүй. Тэр ярьж байсан ёсороо дахин ам орсон. Одоо хурдан явж дагалдагчид нь энэ тухай хэлэхтэн" гэлээ. Баяр хөөр болсон эмэгтэйчүүд Есүсийн амьсан тухай сайхан мэдээг дагалдагчид нь хэлэхээр яаран гүйж одов. Харин дагалдагчид нь энэ үгэнд эхлээд үнэмшсэнгүй. Тэдний дотроос Петр, Иоганн нар анх сонсоод нүдээр үзэхээр гүйнэрцгээв. Хадан булшин тэднийг ирэхэд хинч байсангүй. Зөвхөн Есүсийн шарлыг ороосон даавал газар хэвтэн. Есүсийн ам орсон тэд итгэж ирлээ. Эмэгтэйчүүдийн дотроос Магдал хотын майр булшинд буцаж ирээд агуйн дэргэд уйлан зогсож байснаа дотгош шагаан харуул ер бусын 2 элч бий болж "Чи юунд уйлавэ?" гэж асуув. "Эх эзнийг минь хаашаа хэвцнийг би мэдэхгүй" гэж тэр хэлээд цааш ирэхдээ нэгэн хүнтэй тааралдаад "Ноён тоон, та энд байсан шарлыг
Хаа нэгтээ авишид тавьсан бол хэлнэ үү гэжээ. Өнөө хүн Майра гэхэд Иесус өөрийн биеэр зогсоод нэрээр нь дуудаж буйг авгаа танин багш минь ээ хэмээн уулга алдав. Хурдан явж дагалдагчид маань миний ам орсныг хэл гэж Иесус хүссэн учраас Майр яаравчлан хотод очоод дагалдагчдыг олж би их эзнийг харлаа гэжээ. Ийхүү тэр бүтэн сайн өдрийн өглөө Иесус ам орсноо зарлжээ. Мөн тэр бүтэн сайн өдрийн орой дагалдагчид нь нэг байранд цуглаад хаалгаа түгжин хуралдаж байлаа. Гэнэт Иесус тэдний дунд бий болж амар тайван байцгаахтун гэжээ. Үнэхээр амарсан Иесусыг дагалдагчид нь ийхүү анх удаа харав. Тэгсэн хэрнээ итгэж чадахгүй чөтгөр ороод ирлээ хэмээн бодож байлаа. Та нар юунд айгаа вэ? Миний гар хөлийг харал та. Би өөрийн биеэр байна шүү дээ. Надад гараа хүргэж үз. Чөтгөр миний айдал бодит биетэй байж чадахгүй гэж тэр хэлээд хадаасны сорвтой гар хөлөө үзүүлсэн боловч дагалдагчид нь таг зогссоор байв. Иесус эдих хэм гуйхад тэд авч өглөө. Иесус тэдэнд дахин өөрийн амарсан учрыг тайлбарлан хэлж өгөв. Ийхүү дагалдагчид нь дахин амарсан Иесусыг үзээд маш их баяртай болов. Харин тэр үдэш Томас гэгч нэг дагалдагч нөхдийнхөө дунд байгаагүй учраас үүнд өнөмшгүй байлаа. Тиймээс ч би түүний хадаасны сарванд гараа хүргэж үзэхээс нааш огт өнөмшгүй гэж бусаддаа ярьсан байжээ. 8 өдрийн дараа Иесус дагалдагчдийнхаа дунд дахин үзэгдэв. Тэр үед Томас бас байжээ. Иесус түүнд хандан "Чи миний сарванд одоо гараа хүргээд үз" гэхэд өмнө нь үнэхээр амьд Иесус зогсож байгааг тэр хараад "Их эзэн минь ээ" хэмээн өөрийн ирэхгүй дуу алдав. "Чи намайг харсан учраас итгэлээ. Харин намайг хараагүй хэрнээ хожим итгэх тэр хүмүүс үнэхээр их аз жаргалтай болно гэж Иесус түүнд хэлв. Ам орсноос хойш Иесус энэ дэлхийд 40 хоног байжээ. Олон хүн түүнийг нүдээр харж биеэр уулзсан. Нас барсныхаа дараа тэр нэг л юмар өөр болжээ. Хаалга цонх түгжээтэй боловч тэр дуртай цагтаа гинт үзэгдэг болов. Өгөшгүй мөнхийн шинэ бие махбодтой Иесус өвгөрөл өөр байлаа. Олныг хонос дагуулагч, төрийн удирдагч, шашны зүтгэлтнүүд бусдын адил хизээ нэгэн цагт нас бардаг билээ. Би өхөвч мөнхийн амьтаа үлдэнэ гэсэн үгийг хэлсэн цорын ганц хүн бол Иесус юм. Иесус мөнхийн үхлийг ялан дийлж ам орсныг дагалдагчд нь харж уулзан ярилцсан билээ. Дахин тэр мөнхийн эцэгтэйгээ очиж нийлэх цагаа болоход дагалдагчдаа ууланд аваачин эцэгтэй буцаж очих болсноо хэлв. Түүний оронд ертөнцийн эзний мөнхийн сүнс ирж байнга тэдний хамт байх болно. Иесус бол мөнхийн их эзэн гэдгийг хүмүүс энэ сүнсний хүчээр ойлгон хойноос нь дагах болно. Мөнхийн ариун сүнсийг нь авсан тэр хүмүүс түүний тухай даян дэлхийд
тунхаглан зарлах ёстой гэдгийг Есүс ярьлаа. Есүс эцэст нь дагалдагчдаа өрөөгөөд гинт дээш гарч одон тэдний нүдэнд үзэгдэхэ болов. Дараа нь ер бусын элч гарч ирээд та бүхэн юунд тэнгэр ширтэн зогсно вэ? Есүс яг иймэрхүү маягаар дахин энэ дэлхийд ирнэ гэжээ. Өнөөдөр Есүс мөн л тэндэ байна. Харин нэг л өдөр өөрт нь итгэж найдсан бүх хүнийг аварч энэ ертөнцийн эзэн хаан болохоо харуулахын тулд дэлхийд ирнэ. Түүнд итгэсэн хүн бүр мөнхийн амьтаа болно гэдгийг тэр амласан. Есүс энэ дэлхийд аврагч болон ирж хэлсэн үгнийхээ үнэн болохыг батлана. Есүс энэ дэлхийд байхдаа олон зуун жилийн өмнө Израильчууд цөлд нүүдэлж байхад муших могон дүрс бүтээн модон таягтаа хадах хэрэг гарсан юм. Яг үүний адилаар ертөнцийн эзнээс ирсэн намайг модон загалмаа дээр хадаж босгох хэрэгтэй. Тэгээд намайг харж итгэсэн хүн бүр ер бусын мөнхийн амьдралыг аавна гэж хэлсэн билээ. Гин бол хүнийг могон хормод хордуулах чадвартай. Үүнээс болж хүн ертөнцийн эзнээс өөхөх шийтгэл авсан билээ. Энэ нь бидний бие махбод өхөөд зогсохгүй. Сүнс маань ертөнцийн эзнээс үрд сална гэсэн үг юм. ертөнцийн эзэн анхны хүн Адамыг өөрийн сүнсээр амь оруулсан гэдгийг та санаж байгаа биз? Энэ сүнс бол хүний бие махбод шиг мөхөн сөнөх чанартай юм бишээ. Биднийг өгсний дараа энэ сүнс мөн л байх болно. Хүн анхны гмийг хийсний дараа энэ сүнс ертөнцийн эзний сүнснээс салах ёстой болсон юм. Үүнийг мөнхийн зовлон гэж нэрлэдэг. Нэгэнт ертөнцийн эзнээс тусгаарлагдсан сүнс амар тайвныг хизээч олохгүй болно. Биднийг энэ зовлонгоос аврахын тулд ертөнцийн эзний хүү Есүс хүний хүү болон төрсөн юм. Могон хормод гимээс биднийг салгах өөр арга байгаагүй учраас тэрээр загалмай дээр хадагдан бидний өмнөөс шийтгүүлэх ёстой байлаа. Есүс таны төлөө өгсөн биш үү? Та төрөлхийн гим чанартай төрөөгүй гэж үү? Та хичнээн хичээсэн ч гэсэн нэгэн цагт худал үг амнаасаа гаргаж үдсэн байх. Бас бусдын тухай ямар нэгэн мууийн бодож үдсэн биз? Бидний хинэнч ийм байдлаас тойрч хараагүй гэвэл сая бид үннийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Бид иймэрхүү маягаар ертөнцийн эзний тогтоож өгсөн анхны 10 хуулийг зөрчиж эхэлсэн учраас асар том гэмт хэрэг өчүүхэн баг гэм гэсэн хэмжигдэхүүн байх ёсгүй нь ойлгомжтой. Хуулийг нэгэнд зөрчсөн бол шийтгэл хүлээх нь шудраг хэрэг. Энэ шийдгэлээс зайлж гарах хүн хорвоод нэгч байхгүй гэдгийг Библиэд хэлсэн байдаг юм. Биднийг нэг л адилхан шийтгэл болох мөнхийн зовлон хүлээж байлаа. Гэтэл үүнээс чөлөөлөгдөж болох тухай сайхан мэдээ дэлхийд тарав. Есүс бидний өмнөөс тэр шийтгэлийг эдэлсэн ажээ. Хэрэв бид үүнд итгэж чадвал гим хийснийхээ аимшиг шийтгэлээс амьд байхдаа чөлөөлөгдөх болно. Тэгээд нас барсан хойноо Есүсийн хамт мөнхийн жаргалд орно. Найз минь Есүстэй танилз. Биднийг гмийн боочлоос бүрмсэн чөлөөлсөн аврагч бол тэр. Өөрсдийгөө чөлөөлөх гэж оролдохын хэрэг бидэнд алга. Бид чадахчгүй. Зөвхөн Есүс биднийг чөлөөлсөн гэдэгт итгэх нь чухал. Энэ тухай хүссэн цагтаа түүнээс асуув.
Түүний өмнө омог бардам зангийн баг хөмсгөлөө хуулан авч хаяад хийсэн бүх гэмээ даруухнаар элчил. Юу хэлэхээ сайн мэдгүй байвал намайг дагаад та доор хүүгийг хэлж болно. Их эзэн Есүс минь ээ. Намайг тийм их хайрлж миний төлөө амиа өргөсөнд чинь баярлалаа. Миний гмийг цэвэрлэн арилгахын төлөө ариун цусаа урсгасан чинь баярлалаа. Би өөрийнхөө гэм буруутай болохыг ойлгож таны өмнө түмэн бурууга хүлээн зөвшөөрч байна. Одоо би бүх гэмт чанараа жигшин дургуйцэж үүнийг надаас зайлуулж намайг өршөөн уучлахыг танаас хүсэж байна. Би таныг өөрийн эзэн бөгөөд ааврагч гэж үзэх болно. Насан турш таны замаар явахыг би үнэн сэтгэлээс хүсэж байна. Өдөр бүр таны замаас гажихгүй явах хүч чадал надад өгөөч. Мөнхийн зовлонгийн аимшиг шийтгэлээс чөлөөлж өгсөн агуух аврагч таньда би үнэн сэтгэлээс талархаж байна.